Тэмэт цаана үзэгчтэй 67-ийн 23 асуулт влогийн энэ удаагийн дугаар танд хүрч байна. За энэ удаагийн дугаараараа бид Дорнод аймгийнхаа Үүлэн балет бүжгийн дугуулангаараа илэх болно. Авьяаслаг сурагчид, чадварлаг багш нарын уран бүтээлтэй бүгдээрээ танилцъя. За сайн бацгаана уу? За сайн байна уу? За ингээд танай Үүлэн балет бүжгийн клубын үйл ажиллагаатаас танилцахаар хүрээдэрлээ. Авьяаслаг сурагчдыг бэлтгэдэг Үүлэн балет бүжгийн клуб манай хизээ бас байгуулагдаж байваа. Төдийгөөс өдийг хүртэл маш олон амжилтуудыг бас гаргасан байна. Энэ талаараа. За 2013 онд Үүлэн балет бүжгийн дугуулан манайх 8 хүүхдийн бүрэлдэхүүнтэй агуул нээсэн. Тэгээд нөхөр өтөр өрийдөө хойч үедээ бас бүжгийн урлагийг бас таниулан мэдүүлэх гоо зүүн чиглэл өгөх зорилгоор бол ярилцаад нээсэн байгаа. Гэхдээ бид хоёр нөгөө хоёулаа хөгжим драмын театрт бүжигчин байсан учраас бас чөлөө цав аягүй багтай. Тийм байсан болохоор алдаг оног нөгөө нэг ингэж тэмцээн уралдаанд театр оролцож чаддаггүй байсан нь бол бас жоохон завсарлаад 2015 онд яг албан ёсоор одоо 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 онд байгууллагатай анх 13 хүүхэдтэйсэн бол одоо өнөөдөр 2013 онд нэг яг тэмцээний анги гэхэд нэг 80 гаруй хүүхэдтэй, 80 хүүхэдтэй байна. За давхарцсан доогоор бол бараг 1000 гаруй хүүхэд ер нь бол бүжгийн дугуйлалтанд бол бараг хамрагдаад байгаа. За Дорнодын авьяаслаг сурагчдыг бас маш зоригтойгоор төв дэлхий Азад бас маш олон уралдаан тэмцээнд бэлтгэжээ. Таны хувьд бас бүжгээ бас өөрөө ингэж дэглэдэг гэр бүлийн одоо үний амтаар ингэж дэглээд явдаг. Ер нь таныг энэ бүхэнд маш их ингээ урагшлах зориг болдог зүйл нь яг юу вэ? Таны яг хүч юу вэ? Ерөнхийдөө манай хүүхдүүдийн нөгөө нэг бүжигтэй дурлсан байгаа тэр нөгөө нэг маш их хичээж байгаа нөгөө нэг хичээлээс өмнө ирээд тэгээд нөгөө нэг өчигдөр гэртээ давтаж ирээд багшаа би энийг чадчихлаа гэдэг нь надад үнэхээр бахархалтай санагддаг. Тэгээд мэдээж хэрэг тэмцээн уралдаанд ороход тэр хүүхдүүд маань маш их хичээж байгаа сэтгэл зүйн үнэхээр байхмаар гэдэг. За ямар гоё бүжгэлтэй хүүхдүүд вэ? За саяны бүжгийнхаа тухайс яриач ямар нэртэй бүжиг гэж гэлсэн? Хатжээ жаалууд гоо дээр. За хэд настай? 5 настай мó? Ямар мундаг бүжгэлт юм бэ? Мэдүү хэр удаа явж байгаа? Бараг л удаан явж байгаа. Тийм үү. За хэдэн медальтай? 4. За амжилт хүсье. За мэдүү хэн гэдэг вэ?
9. За хэдэн настай? 6. Хэр удаа явж байна? Зөндөх. Зөндөхөө. За бүжиглэх ер нь гоё юу? Хэцүү юу? Гоё. Өөрийгөө танилцуулаарай. Бас хэр удаа явж байгаа вэ? Ямар амжилтуудыг гаргасан бэ? Намайг болгондоо Харцан Индра гэдэг би энэ клубад 3 жил явж байгаа. Тэгээд 5 медальтай. Тэгээд улсын аварга, тэгээд To Be or Not to Be гэсэн шоунд нэвтрүүлэгт орж ирсэн. Намайг Бүхати Холин гэдэг. Ямар тэмцээн уралдаанд орсон бэ? Хамгийн гоё дурсамжтай ямар тэмцээн бэ? Хүн дамгаар алтан медаль авчихсан. Тэр нь гоё санагдсан. За ерөнхийдөө манай хүүхдүүд маань олон улсын тэмцээн, бүсийн тэмцээн, телевизийн шоу, аймгийн тэмцээн гэд маш олон тэмцээнд оролцож исэн. За хамгийн анх бол мэдээж хэрэг энэ дорны бүжиг зохион байгуулж исэн спорт бүжгийн тэмцээнээс 16 онд алтан медаль авчихсан. Тэгээд тэрнээс хойш манай хүүхдүүд чинь авиаслаг монголчин шоунд оролцоод аймгаа төлөөлж оролцоод ерөнхийдөө шилдэг 30-аар шалгарч исэн. Тэрнээс хойш гэх юм бол одоо энэ олон улсын солонгос туссан тэмцээнүүд байна. Мөн UBS телевизийн шоуны тэмцээнд байна. Хамгийн дурсамжтай нь бол мэдээж хэрэг энэ түрүү жил энэ 22 онд дэлхийн аварга хөгжлийн тэмцээний дэлхийн аваргын тэмцээнд оролцоод ирсэн байгаа. Энэ хөгжлийн тэмцээний дэлхийн аваргад манайх Монгол улс ерөнхийдөө 10 жил хөгжиж байгаа. Тэгээд дэлхийн аваргад ерөнхийдөө олон баг оролцож ирсэн. Гэхдээ манай бүжгийн дугуйлан хамгийн анхны хүрэл цомыг авсан байгаа. Мэдээж хэргийн цомыг авахдаа маш их хөлс хүч хөдөлмөр мэдээж хэрэг аймгийн удирдлагууд олон хүмүүс тусал тэмцээний хүчин дээр л авсан л да. За ингээд Өөлөн балет бүжгийн клубийнхаа за төв дэлхийд амжилттай цорилт тулсан залуу улсын тэмцээнд оролцож байсан авьяаслаг охтуудынхаа дунд сууж байна. За ингээд мэд өөрийгөө танилцуулаад энэ одоо барьсан цомынхоо тухай бас өөрийнхөө тухай хариул. За сайн байна уу? Би Өөлөн балет бүжгийн клубын суралцагч Дэлгөөний Мишель гэдэг аа. Би 2 дугаар ангиас эхэлж 8 жил хичээлж байгаа. Тэгээд миний анхны тэмцээн бол Хаврын уянга гэдэг тэмцээн байгаа. Тэгээд би маш олон тэмцээнд амжилттай оролцоод дэлхийн аваргын cheerleading-ийн хипхоп төрөлд олон удаа энэ цомыг авсан байгаа. Энэ нь Монголдо хамгийн нэг цом болохоор бид нар авч чадсан байгаа. Монголд ганцхан байгаа цом гэсэн тий. Хаана зохион байгуулагдсан гэлээ? Америкийн нэгдсэн улсын Орландо хотод зохион байгуулагдсан тэмцээн байна. Тэгэхээр бүр Америкийн нэгдсэн улс руу хамтлагаараа явсан байна шүү дээ тий та нар. Энэ бол бас дорндоос төдийгөөс Монгол улсаа төлөөлөө явсан гэхэд хамгийн том амжилт нь юм байна тий. Маш дурсамжтай сайхан байсан нь ер нь тэнд Америкийн нэгдсэн улсад ер нь яг ямар байсан бэ? Тэнд басан гоё дурсамж авсан. Аюу гойсан, аюу чөлөөтэй орон болохоор аюу гойсан. Тэгээд нөгөө Disney тоглоомд тоглох үе мөчтэй аюу гоё дурсамжтайсан. Тэгээд бусад улсуудын ингээд тамирчтай ингээд мэдлээд юм танилцаад аюу гойсан. Самицганы намайг Хотгогийн Номердэн гэдэг. Би одоо Өсгөрөдийн нэг хамтлагийн гишүүн. Тэгээд хамгийн анхны тэмцээн бол 2019 онд K-pop бүжгийн фестивал зохион байгуулагдсан. Тэгээд тэрэнд хамгийн анхны тэмцээн манаас болохоор график авсандаа үнэхээр их баярлалаа. Тэгээд дараа нь хөгжөөн дэмжигчдийн нэг улсын авраг шалгаруулах тэмцээнд ороод тэгээд тэрэнд бас ингээд нэг хамтлаг төрлөөрөө бас ингээд нэг төрөөрөнд орчихсон. Тэрэндээ үнэхээр их баярлалаа. Тэгээд бид дэлхийн авраг руу явах хэрэг болсон. Тэгээд дэлхийн аврагт явахдаа бид үнэхээр их аймаг шантарсан, зөндөө олон зүйл хийсэн. Тэгээд тэр дэлхийн аврагт очингууд 51 улсаас 3000 гаруй тамирчид оролцсон. Тэрнээс бид чансаагаараа болно 2-т орсон. Харин хүүхдүүдийн тоо бүрдэг үгүйсээ болоод 3 дугаар яранд орсон. Яг дэлхийн аврагын бэлтгэл орсон байхад бид бүр амар шантраа бүгдээрээ байсан ингээд ёо баг ингээд явж чадахгүй бол яана тэнд очиод ингээд монголчууд яана ийм амар идэм үү ийм суугаад юм гэж харуулах яана гэж бид амар сандарч байсан. Тэгээ ингээд яг тэр үеийн сандрал бол одоо хүртэл амар мэдрэгддэг. Тэгээ тэмцээнд ингээд дэлхийн аврагын бүжиг бүжиглэх болгонгууд яг тэр мэдрэмж ингээд хэрэглээ амар салхалаад байдаг. Мэдээж бас тэмцээн уралдаанд ороход багш нар, эцэг эхчүүд дэмждэг хүмүүс зөндөө олон байгаа хэл та тий. За тэгэхээр багш нартай хандаад бас юу гэж хэлмээр байна? Багш нарынхаа хариул. Манай гурван багш л үнэхээр их сайн багшууд. Тэгээ бид эдийг бол ингээд өөрсдөөсөө илүү ингээд юм сураасай, бүр илүү ингээд одоо нэрт гараасай гэсэн зүйлнээс бид нэр бүр үнэхээр их зөвлөгөө өгдөг. Тэгээ бид нэрийг үнэхээр их дэмждэг. Тэгээ биднэрт бол маш их олон зүйлийг зааж өгсөн. Тэр авьяаслаг монголчууд шоунд бас нэлээд шуугилсан шүү дээ тий. За бас тэр талаараа дэлгэрэнгүй яриад. 2018 онд нөгөө манайх яг чөлөөт бүжээр хичээлж байгаад ерөөхдөө энэ шоунд хүүхдүүдээс орийг өшөө дээш нь хөгжүүлье гэд орсон. Тэгээд мэдээж хэрэг шилдэг 32 шалгаад маш их ачаалттай байсан. Үнэхээр бэлтгэл хийж байгаад хүүхдүүдэд ороос маш туршимжтай тэмцээн.
Энэ TV8 телевизийн Гран При хүндэт цомог нөө 19 онд авсан. Энэ 19 онд болохоор TV8 телевизээс өвлийн наадам гэдэг маш олон хүүхдүүдээ 300 гаруй хүүхдүүдийн 100 тамирт нэг хамтлагууд оролцсон юм цом байгаа. Ерөнхийдөө маш их бэлтгэлсэн. Хүүхдүүд манд орой хичээлээ таарч ирээд тэгээд орой 1-2 хүртэл бэлтгэлээгээ тэгээд 5 дахь оройн шууд хот руу яваад хагас сайныхаа өглөө тэмцээндээ орчоод буцаад наашаа ирээд буцаж хитлэгэл бэлтгэлээгээ тэгээд 4 удаа явгээд тасралтгүй явж иж нэг энэ цомыг авчихсан. Тэгээ хамгийн сүүлд сая бид нэр энэ сонгодог үеийн тэмцээнд хүүхдүүд анхудаа оролж үзсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө тууштай одоо дахиад үргэлжлүүлээ сонгодог үеийг ингэж нээж байгаа. Энэ бас голд байгаа хамгийн том цомын тухай бол энэ цом бол хүн домог гэдэг их наадам сая авралсан. Тийм. Сая болсон тэмцээн байгаа. Тэгээд манай хүүхдүүд мань Гран При аваад ирсэн байна. Хичнээн төрлөөр оролцсон. Ерөнхийдөө чөлөөт бүжгийн 3 хамтлаг тэгээ гоцол төрлөөр аваад манай Ган Эрдэнэ багш маань ерөнхийдөө мэржлийн бүжигчдийн тэмцээнд оролцоод хүрэл медаль авсан байна. За энэ өсөх ирээдүй гэд нэрний талаар бас Үүлэн балетын нэлээд тахалдаг нэр штэ тий одоо 1 2 3 гэж гарсан юм байна. Энэ хүн нэрийг бас эрхэм бодож олж өгөө бас нэлээдгүй их амжилтыг гаргасан хамтлагууд байна тий. За ерөнхийдөө хамгийн анх нэг хаврын ямаг тэмцээнд орохдоо манай эхнэр хоёулаа битээр ялцаад манай эхнэр маань өсөх ирээдүй гэж хамтлаг өгсөн байгаа. Тэгээд ерөнхийдөө биелэгдэж өгсөн учраас ингээд маш сайхан бэлгшээгээд сайхан тэгрээ дэлгэрээд явж байгаа гэж би боддیں۔ Ирээдүйдээ өсөж тэгжээд өнөр олоолаа олоод тий амжилтыг гаргаж байгаа. Ур чадвараарчсан сайжирч байгаа гэж би бодож байна. За ер нь тэмцээн уралдаанд ингээ хүүхдүүдэд авч явахад хүндрэлтэй эсвэл зүгээр сайхан зүйл нь гэх юм уу тэр талаар бас ярил. Олон айлын хүүхдүүдийг нэгтгэж нэг дор нэг цул болгож авч явна гэдэг чинь бас багш хүний нэг ур ухаан бас байгаа хаа тий. Маш олон тэмцээн уралдаанд орж байна. Тэгээ хүүхдүүд маань ерөөхдөө ер нь бие дагаа сурцсан. Тэмцээн уралдаанд орно гэдэг бол маш их зүйл суралцдаг л да хүүхдүүд. Бие дагаа сурна, биенийгээ халамжлна, ах захтай байна. Тэгээд ачаалдаа сурна. Маш олон дурсамж хамгийн гол нь хүүхдүүд маш сайхан дурсамж хүтээж авах гэж би боддог. За багшууны хувьд ер нь хүүхдүүдтэй бас зөвхөн бүжиг заахаас илүүтэй арай өөрөөр бас юуг үлгэрлж одоо үзүүлдэг вэ? Бас ямар зан чанарын хүүхдүүдэд суулгая гэж боддөг вэ? Манай бүжгийн дуулалт чи ерөөхдөө анхланд орж иж байгаа хүүхдүүдийг болохоор ерөөхдөө бүжиг дуурлуулдаг. Тэгээд тэмцээн уралдаанд яваад ирэхээр энэ бүжгийн урлаг гэдэг ямар хүнд хэцүү хөдөлмөр гаргаж сурдаг. Тэгээд ямар олон зүйлийг ач холбогдолтой талаар ерөөхдөө заа сургадаг. Авлаа. Яг үлээ хажуу талын гар, Палкан далын тулгуур модны гар дөнгөж өндөх хүрхтүүдээ. За, 3 дотор булчингаа чангаллаа, гизээ татлаа. Өвдгөө нийлүүлээ. 2-оос 5 руугаа. Гарын байрлал 2 лөө. Толгой хаашаа багшаасаа хараарай. За ингээд энд сарнаа хөш маань сонгодог урлагийн хичээл орж ийн. Тэгэхээр сарнаа хөшийнхаа бүжгийн хичээлтэй хамтдаа танилцъя. За сайн байна огшаа. За хичээлийн явцтай танилцъя. Сонгодог бүжгийн хичээл одоохондоо орж ийн. Ер нь манайх Монгол бүжиг, чөлөөт бүжиг, сонгодог бүжгээр давна хичээлдэг. Миний бие бол сонгодог бүжгийн ангийг энэ 4 сараас эхлэж зааж байгаа. За харахад бол нэлээд бага насны хүүхдүүд харагдчихээн л да. Сонгодог бүжгийг ер нь хэдэн наснаас эхэлж сурахад боломжтой байдаг. Сонгодог бүжиг ер нь бол хүүхэд бага багтсмаас нэн ялангуяа ер нь 6-аас 7 настай хүүхдүүдээ анхан шат зааж эхлүүл айгу зүгээр байдаг. Тэгээ сая манайх 4 сард нэгдээд сонгодог бүжгийн манайг нэгдээд сая улсын одоо намадаг олон улсын мэргэжлийн болон сонгодог бүжгийн 7 дугаар уралдаанд 4-6 насны ангилалд 16 хамтлагаас сая маш богино хугацаанд 3 дугаар өөр эзлээд ирсэн. За сонгодог бүжгийн төрөл буюу балетийг одоо сурахад хэдий ихэр хугацаанд хүүхдүүд ер нь сурч дуусах уу? За ер нь балет бүжиг бол насаараач бараг сурна. Маш одоо нөгөө нэг нарийн одоо хүний бие анатом дээр ажилладаг. Бүгд одоо бидний өсний балет бүжигээр хичээлэхэд бид нар бас анатомын арга хэснүүдийг бас давхар судлаж байдаг. Хүүхдийг одоо жишээ нь ийм бүхтэр хүүхдийг ингэж тэнэлэхийн тулд энэ хүүхдийн одоо тал нуруу
дээр ажиллах гэд майжиг хүүхдийг бол одоо юу гэдэг те энэ булчиг дандаа ингэж гадагш нь ирмүүлж ингэж засах, явдал засах гэд маш ер нь айгүй удаан хугацаагаар бэлтжиж ер нь хүүхэд яг юу яадаг. Бүжигчдийн хувьд ингэ сонгодог тавилттай, Монгол бүжгийн тавилттай гэж тэгээд идэг штэ. Тэгэхээр анханасаа нөгөө сурсан одоо бүжгээрэл одоо бүжгийн тавилт байд юм уу те? Тий, одоо ер нь хөгжим бүжгийн коллеж ч гэсэн ер нь бүх анги нь сонгодог бүжиг ордог. Ганц түлхүүр одоо амин судсан л сонгодог бүжгийн дасгал байдаг байхгүй юу? Ер нь бүжигчтэй. Тэрийг маш сайн хийснээр одоо юу гэдэг шүрмэс гэмтэхгүй, одоо янз бүрийн бэртэл авахгүй гэх жишээний сонгодог бүжиг бол бараг л насан туршдаа л сурдаг мэрэгжил гэхүү те. Одоо жишээлбэл ингээд одоо сонгодог бүжгээр хичээлдэг хүүхэд Монгол бүжиг, чөлөөт бүжиг за өөр төрлийн бүжиг рүү ингээд хувьсаж бүжиглэж ер нь хялбар байдгүй эсвэл жоохон хэцүү байдгүй. Жоохон хэцүү. Яг ингээд бүр одоо багасаа ингээд тавигдаад одоо юу гэдэг 7-8 жил болцсон. Яг балет дээр ингээд нөгөө нэг одоо балетын жүжигчд байдаг шүү дээ. Яг тийм хүмүүс бол одоо модерн тал руугаа айгуу тийм ууцхад айгуу боломжтой. Монгол бүжиг болон за ялангуяа орчин үеийн бүжиг рүү бас ингэж урууж ороход ер нь жоохон хүндрэлтэй. Ягаад бол анханаас нь нөгөө тавилтуудыг бүгдийг маш детальны нарийн тавигдсан учраас хэцүү байдаг. За өөрийгөө танилцуулаарай мэд. Намаа Батэрдэн Хамарлан гэдэг би 6 настай. За сонгодог урлагийн одоо бүжгээр хичээллээ тэр удаж чинь. Гайгүй. Удаагүй нөө. За ямар тэмцээнд орсон бай сонгодог бүжгээр? Намаадаг балентад 3 дугаар байранд орсон. Чи бүжгийн одоо бүжгийнхаа дугууланд ирэх дуртай юу? Дуртай. За ингээд Үлэн балет бүжгийн дугуулангийн ган эрдэнэ багш ингээ хөгөөцтэйгээ бас хичээлж байна. Тэгэхээр хөгөөдийн ангийн талаар бас мэдээлэл авъя. За сайн бацгаана уу? Сайн байна уу? За сайн байна уу. За ингээд өөрийгөө танилцуулаад тэгээ хөгөөдийн анги бас хичээллүүлж байгаа юм байна шүү дээ тий. За энэ талаараа. За намайг Үлэн балетын багш энх хоёрын ган эрдэнэ гэдэг. За манай хөгөөдийн анги маань болонгод орой 6 цагаас хичээлдэг. Одоогоор ер нь бол хөгүүдийнхээ сонирхлын тал дээр нь хвчлэн хичээлүүд их авдаг. За Монгол бүжиг болон чөлөөт бүжиг. Тэгээд хүүхдийн хөнгөн элементүүд болон эргэлт, өсрэлтүүд гэсэн янз бүрийн дүнүүдийг заадаг байгаа. За энд тоглолтууд дээр харж байхад хөгүүд ихэвчлэн ийм нөгөө ийм өсрэлттэй, эргэлттэй, тийм хүнд төрөөхөд гүйцэтгэж байгаа харагддаг л да. Бас энийг бас хэр хугацаанд сурдаг вэ? Ер нь бол өөрсдийн хичээл зүтгэл хамгийн их шаардна. Хамгийн эхлээд бага түвшнээс нь эхлээд хөнгөн түвшин рүүгээ явна. Ер нь бол хөнгөн түвшний элементүүдийг бол хамгийн доор ирж 3 сараас дээш нь хичээлж хийж хийдэг. Бидний хувьд бол тэмцээн уралдааны бэлтгэлд орохын тулд тэр төрөкийн бэлтгэлийг бол шахуу бэлтгэлд 2 сарын дотор тэгж гарч ирчихсэн. За хамгийн сүүлд орсон шин төрөкүүд маань болж нэг 6 сар бэлтжиж гарч ирсэн төрөкүүд байна. За өөрөө чи хувьд болохоор ямар төрлийн хичээл ордог вэ? Ямар ангиуд өдөртөж бас хариуцж хичээл зааж байна? За би болгоод 1-р 3 дахь ангийн хичээлүүд ордог. Мөн эрэгтэйчүүдийн ангийн хичээл ордог. Монгол сонгодог бүжиг гэсэн юм дээр бас суурилж ордог байгаа. За сайн байна. Өөрийгөө танилцуулаарай. За сайн бацгаана уу, намайг Өсгөрөд амтлын гишүүн Гандагс гэдгээ. За хэр удаан одоо бүжийнхаа клубд явж байна? Би 12 сараас эхлэн явсан. Тэгээд 5 сар гаруй болж байна. За энэ хугацаанд бас ямар амжилт үзүүлвэ? Хамгийн том амжилт нь ямар амжилт? Хамгийн том амжилт маань улсад яваад алт авсан. Хамгийн сүүлд хүн домог дээр 2 дугаар байр эзэлж мөнгөн медаль авсан. За ингээд түрүүнд харж байгаад бас айгүй хэцүү төрөкүүд хийж штэ. Бас энийг хэдийн хугацаанд сурсан бэ? Хэцүү байдгүй? Бас хичээл зүтгэл их шаарддаг. Тэгээд багш нарынхаа тусламжтай маш хурдан төрөкүүдээр сурдаг. Сайн байна уу мэд өөрийгөө танилцуулаарай. Бас бүжийнхаа дагууланд хэр удаа явж байгаа ямар амжилт гаргасан бэ? За намайг болохоор Инхтийн Батингис гэдэг. Би болохоор Үлэн балетийн сая шинээр байгуул нэгцээ ингээд хөгүүдийн ангид ингээд явдаг. Тэгээд клип самтлагын бүжигч аа. Тэгээд
Би болохоор ороод нөх удааг байгаа 2 сараас хойш жилж байгаа. Тэгээд сая өвлийнхаа амралтаар 2 тэмцээнд орсон. Хүн домог болон уран хэлхий тэмцээнд орсон. Тэгээд уран хэлхийд болохоор бид нар эклип самтлаг маань болохоор крампер шилдгийн шилдгийг авсан байгаа. Тэгээд хүн домогт болохоор 3 дугаараар эзэлж хүрэл медаль авсан байгаа. Нөгөө эрэгтэй хүмүүс ер нь бүжиглэхэд юу нь хялбар байдаг, юу хэцүү байдаг вэ? Бүжиглэхэд яг ингээд өөрийнх нь онцлогоос шаардаад, өөрийнх нь авиас шаардаад ингээд яг ингээд жишээлбэл ингээд зарим хүмүүс маань ингээд чөлөөт бүжиг дээрээ султалтай бол зарим монгол бүжиг дээрээ султалтай ч гэх юм уу. Тэгээ биенийхээ ингээд алдааг нөхөд бид тав ингээд хичээлдэг байгаа. Тэгээд ингээд бусд клубүүдийг бодох юм бол ингээд хүүхдүүдийн ингээд манай үүлэн балет клуб болохоор юугаар онцлог вэ гэхээр хүүгүүд ингээд арай бусд клубүүдийг бодвол арай их яагаад вэ гэхээр ингээд хүүгүүдийн хүсэл зорилго дээр нь ингээд дөрөөлөөд ингээд хүүгүүдээ ингээд шинээр нээсэн байгаа. Шинээр орох хүүгүүдэд хандаж хэлэхэд ингээд манай клубт орсноор чи өөрөөгөө ингээд өөрийнхөө шинэ авиасыг нэгээд уралдаан тэмцээнүүд зөндөө оролдож амжилтуудыг маш их гаргах байгаа шүү. За ингээд одоо энэ клубын дээгүүр хүүхдүүдийнхаа хөрхөн зургнуудыг бас дурсамж олгоод үлгсэн байдаг юм байна те. Тэгэхээр нөгөө оноор нь оролцсон тэмцээнүүд нь баг шүүгэн. За энэ талаараа дэлгэрэнгүй танилцуулбал. За энэ хамгийн захаасаа ингээд манай хамгийн анхны тэмцээнд Дорнод аймгийн нөгөө Дорны бүжиг клубээс зохион байгуулагддаг спорт бүжигийн тэмцээнд ингээ одоо ерөнхийдөө 15 оноос одоо тасралтгүй явж исэн хүүхдүүд маань аgamаа ингээд. За энэ болохоор бас аймагт болсон чөлөөт бүжигийн тэмцээн гэд болдог байсан. Тэгээд тэрэнд гран-при хүртсэн. Одоо ерөнхийдөө энэ дээгүүр авж байгаа зураг маань бол клубын маань бас тодорхой хэмжээний нөгөө одоо түүх бүлцэлсэн зургнуудаас хэсэгчилж одоо төөрчилж авдаг. Энэ авиаслаг монголчуудын зураг байна. Шилдэг оролцогч болсон зураг маань байна. Энэ болохоор одоо манай Баян Дүүмэн сумаас гаралтай бүжигчин Эрдэнэ очир гээд Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан асны тэмцээн болдог. Энд бас 19 онд гран-при шагналыг хүртсэн тэмцээн байна. Энэ болохоор Монгол улсад зохион байгуулагдсан энэтхэг бүжгийн ган мөрний уянга гээд улсын уралдааны энэ бас нэлээд өргөнд болдог. Энэ жил ч гэсэн манайх бас 22 дахь удаагийн тэмцээн дээр нь бас очиод мөнгөн медаль авсан. 19 онд анх оролцоод 2 хамтлаг маань хүрэл медалийг хүртсэн. Яа энэ болохоор одоо зүүн бүсд одоо маш алдартай урлагийн аюултай Санжай Сүрэнгэн бүжиг дэглэгч бүжгийн багш хүний нэрэмж зүүн бүсээ болон говийн бүсээ тэмцээнд шилдэг номер шилдэг оролцогч болсон бүжиг маань байна. Энэ бүжгээр бас энэ мөрөөдлийн мөнгө аялгау гээд тэмцээнд бас гран-при финалийн шатанд авсан. Энэ бол одоо ТV8 телевизээс зохиогдсон бас саяны яг мөрөөдлийн мөнгө аялгау шоунд телевизийн нэвтрүүлэгт оролцсон зураг маань байна. За энэ Солонгос улсын элчин сайдын яамнаас зохион байгуулагддаг энэ хипхоп бүжгийн бишээ юу хипхоп бүжгийн фестивал бас энэ айгуу түүхтэй бас авсан шагнал. Манай хүүхдүүд хамгийн бага оролцогч одоо насны төрөлд тэгээд дээшээ бүр 20 эдтэй ах эгч нартайгаа өрсөлдөд аваад нэгэн зэрэгэл одоо өсгөрөөдөө гэж орилж дэмжиж авсан гран-при. За энэ болохоор Монгол Улсын хөгжийн дэвжтийн улсын аваргын алтан медаль, Хятад улсаас хөгжийн дэвжтийн тэмцээний хүрэл медаль, Америкт болсон, Орландо мужид болсон дэлхийн аварга тэмцээний одоо Монголд ганц өдөө хүрэл медаль хүртээд ирсэн одоо хамгийн баяртай мөчийн маань нэг зураг маань байна. Энэ бол өсгөрөөдөө 2 хамтлаг Хятад улс болон бас Солонгос улсын нээлттэй тэмцээн хөгжийн дэвжтийн нээлттэй тэмцээнд алтан медаль хүрээд энд ч одоо бас хүүхдүүдийн маань насны хувьд бол зарим нь 7 настай 7-оос ер нь 10 настай хүүхдүүд анх одоо ээж аваасаа хол яваад л одоо тулгай багш дээр ч одоо их хөвгтэй явсаа нөгөө ээж аваасаа ядчил усанд орохоос ахуулаад айлын жоохон хүүхдүүд аюул хэцүү байсан. За үүлэн балет клубын маань цаашдын зорилго юу вэ? За ямар ч энэ жил бол бид нэр маш чамгүй амжилт 23 оны 1 сараас ахуулаад ерөнхийдөө 6 тэмцээнд маш амжилттай оролцсон тэмцээн болгондоо бид нэр медаль
шагналт байр болон гран-при хүртсэн. Бас мөн төсөөлөл нэртэй би даасан клубийнхаа жил болгон болдог тэмцээний уламжлалт ёсороо хөгжим драмын театр сая 4 сарын 23-нд тоглож дууслаа. Тэгээд цаашдын зорилго маань бол одоо ямар ч зуны сургалтаа мэдээж аймгийн хүүхд багчуудад явуулна. Тэгээд цаашдын дахиад энэ оны хийгдэх ажил гэвэл хөгжим дэвшигчдийн тэмцээнээс Азийн аврагт явах төлөвлөгөөтэй мөн Японы нээлттэй тэмцээнд явах төлөвлөгөөтэй одоо тасралтгүй л ямар ч байсан ингээд амжилтаа ахиулахын төлөө бид нар ингээд арай ажиллаад зориод зорилт тавиад ингээд ажиллаж байна да. Тэгээд манай клубыг ингээд хүүхэд багчууд мань ингээд зорин ирж одоо би чадахгүй би бүжигт үнэхээр одоо хөдөлж чаддаггүй ч гэдэг юм уу. Манай хүүхэд одоо нээлттэй бус одоо үнэхээр явж чадах болов гэсэн айгу толгомсон асуултууд бас ирдэг. Тэр болгонд та нар зүгээр л манайхыг зориод хүүхдэд дагуулад ирээ чаддагч бай, чаддаггүйч бай. Бид нэр авиасын нээн хөгжүүлж бас хүмүүжил болгож одоо бүжгийн урлагийн гоо сайхан мэдрэмжийг ингэж түгээж хичээллүүж өөрсдийн авиасыг хөгжүүлнэ гэдгийг амлаж байна. Тэгээ манай клубыг хөгжих багчууд минь зорио ирээрээ. За, Америкийн нэгдсэн улсын тэмцээнээс гадна бас Солонгос улсад тэмцээнд оролцсон тохиогоос ярив те. Өөрийгөө танилцуулаад. За, намайг Ариун Болдын Ариун Заяа гэдэг Улаан Бэлэд бүжгийн дугуулангийн суралцагч 11 настай хүүхэд байна. Солонгосын нээлттэй тэмцээнд оролцож нэгдүгээр байр эзэлсэн байгаа. Тэгээ Солонгосын нээлттэй тэмцээнд мань болохоор 1000 гаруй тамирчин оролцсон. За, Солонгос улсад ер нь ямар байсан бэ? Гоё дурсамжууд бас бүтээсэн бах те нададтайгаа. Тий, Солонгост бол 5 хоног явсан. Тэгээд 5 хоногийнхаа нэг өдөрт нь тэмцээнд оролцоод бус өдөр нь гоё зугаалсан байгаа. Тий, тэгээд Солонгос болохоор үнэхээр цэвэрхэн гоё орн байсан болохоор надад бас их тааламжтай гоё байсан. Сайн байна уу? Би Сүхбаатар өвгтэй Маралчин байна. Би Улаан Бэлэд бүжгийн дугуулангийн гишүүн байна. Яг үн Солонгост айгүй гоё байсан. Тэгээд надад яг тоглоом гоё байсан. Тэгээд хааны ордоо орж хамбууг өмсөөд зураг авахуулаад хоол идээд их жаргалтай байсан. Манай багш болохоор айгүй сэтгэлтэй тэгээд ийш тийшээ явахад айгүй тусалдаг. Тэгээд ард дэмждэг. Сайн мэцхан намайг Хулан гэдэг. Би өсрөөдөө 2 амлын гишүүн байна. Бидний хамгийн дурсамжтай тэмцээн гэх юм бол Хятадын тэмцээн байсан. Энэ тэмцээнд нь ингээд 17 улс орноос 2700 баг тамирчдаас ингээд өсрөөдөө 1-2 хамтлаг маань ороод хоёулаа хүрэл медаль хүртсэн байгаа. Дэлхийн аврал гэх юм бол ингээд зөндөө олон ингээд баг тамирчдаас энэ ингэдэм байх, тэгдэм байх ингээд өөрсдийнхөө явдаг ингээд төрөл одоо ингээд бүхэл ингээд бүжгийн төрлөөр ингээд улс орнуудаас ингээд сурж мэдэж авсан. За, чиний цаашдын мөрөөдөл юу вэ? Миний цаашдын мөрөөдөл юм бол ингээд ер нь бүжээр явъя гэж бодож байгаа. За, сайн байцгаана уу? Би өсгөрөд 2 амтлан гишүүн Саран Чимэг байна. Хан улс сургуулийн 8 бай ингэж суралцдаг. 2 жил гараа явж байгаа. За, манай клуб маналангууд 3 багштай. Тэгээд манай 3 багш маань биднийг ингээд амар дэмждэг, амар зөвлөж тусалдаг ингээд битгүү зүйлээ маань ингээд амар зааж зөвлөөд тэрний ачаар ингээд бид нар ингээд энэ хүртэл явж чадсан. Одоо энэ бүжгийн клубт явснараа зөвхөн бүжиглэж сурах биш, зөндөө олон одоо хүмүүжлийн асуудлыг сурж авдгийг бол мэдэж авсан. Тэгээд багш нар, эгч нар, найзуудаас бол бас зөндөө олон юм сурсан. Тэгээд одоо бүжгийн клубт явснараа олон хүнтэй айгу нээлттэй харьцаж сурдаг. Тэгээд би бол өмнө ингээ ердөөсөө ингээд хүнтэй харилцаж чадахгүй гэх юм одоо ингээд айгу нуугдмал байсан хгүй. Тэгээ одоо олонгууд арай өөр болсон юм шиг санагддаг. Намайг сандад орж явахдаа Аз Жаал гэдэг. Би одоо Улаан Бэлэд бүжгийн дугууланд яваад 5 жил болж байгаа. Ингээд бүжгийн дугууланд явснаар цаг баримталж тэгээд өөрийн гоо сайханд анхаарах, мөн ах цахаа хүндлэх, тэгээд найзуудтайгаа харьцах, харьцааны маш их сурдаг. Бүжгийн дугууланд яваад би чөлөөтэй харьцдаг, тэгээд нээлттэй
биеэ даасан, биеэ даадаг болсон. Тэгээ бас өглөө нь хичээлдээ яваад, оройн бүжиндээ яваад тэгээд цаг баримталдаг болсон. Гадагшаа татгшаа явсаар ингээд явсараагаа бүр биеэ дагаад ээж аваа санахалцсан. 모르는 게 사람 속이고 뱅뱅이 돌리고 안 봐도 비디오 인생은 독한 소리고 그래서 예술이고 수리 마술이고 못 놓두고 쓰리고 right 180도 변에 터져 돌고 지금 발탑이 타몰랐다 right 63 빌드 위로 그리고 그 위로 지금 발탑 뛰어몰랐다 right 지금부터 미쳐볼란다 right 63 빌드 위로 그리고 그 위로 지금부터 뛰어볼란다 right now right now right now right За ингээд таны охин үүлэн байлаад бүжгийн дугууландаас явд юм байна. Охинд чинь бас ямар өөрчлөлт гарваа. Бүжгийн дугуулын талаар бас сэтгэлээ болцол тэ эцэг хэвд. За баярлалаа. Тэгээд манай охин үүлэн байлаад бүжгийн дугууланд 5 настайгаас хойш одоо 8 настай тасралтгүй 3 дахь жилдээ явж байгаа. Цэцэрлэгийн наснаас одоо сургуулийн нас хүртэл одоо явж одоо үүлэн байлаад бүжгийн дугууланд явснаар ямар ч хэлсэн хэлж чаддаг болж байна. Сургууль дээрээ бусдтайгаа бас бусад хүүхдүүдгээ үлгэрлэн дуурайд манлайлах тийм чадвартай болж байна. Үүлэн байлаад бүжгийн дугуулан бол эцэгхийн зөвд бол маш тийм зохион байгуулалттай, зөв системтэй явдаг. Аймагтаа төдийгүй улстай тийм өндөр рейтинг өндөртэй бүжгийн клубүүдийн нэг гэж бодож байна. За маш олон тэмцээн уралдаанд бас оролцдог байх л та тий. Эцэгхийн хувьд бас яаж дэмждэг вэ хөхтэй? Мэдээж тэмцээн уралдаанд улсын болон аймгийн чанартай тэмцээн уралдаанууд миний охин одоо энэ клубүүд орсноос хойш бараг 3-4 удаа тэмцээн уралдаанд явсан. Оролцсон тэмцээн болгоноос шагналт байр, хөвчлэн төрүүлсэн, өндөр амжилтыг гаргасан. Багш нартай хандаад юу гэж хэлмээр байна? 3 багштай үүлэн байлаад клубын 3 багштай хандаж хэлээд маш их баярлалаа. Аймагтаа төдийгүй улстай ийм нэр хүндтэй том бүжгийн клубыг ажилуулад энэ олон хүүхд багчуудыг бүгдийг ингээ хамрагдуулад аюу гой тийм үү оюуны хөтөлбөр бүтээж байгаа энэ том клубыг авч яваа багш нартаа маш их баярлалаа гэж хэлээ. Над шиг бас ингэ сэтгэлээ хэлээд баярлалаа гэж хэлэх зөндөө эцэгчүүд байгаа. Мөн дорнотойхоо хүүхд залуучуудыг эцэгчүүдтэй хэлэхэд хүүхдүүдэд клуб үүлэн байлаад бүжгийн клубт явуулаарай. Бүжгийн спорт чинь өөрөө маш цэгцтэй, эмх цэгцтэй, маш гоё спорт гэдэг болохоор бүх дорнотойхоо эцэгчүүдийг үүлэн байлаад бүжгийн клуб хүүхдүүдэд хамрагдуулахыг хүсэж байна. Дан ганц клубын маань багш нар болон хүүхдүүдийн хүчээр энэ клуб маань дэс явдаг. Арталт нь байнгын хүч хөдөлмөр болж байнгын арданд байдаг. Эцэгчүүд та бүхэндээ маш их баярлалаа. Байнга бидрээгээ дэмжиж олон улсын тэмцээн болон улсын тэмцээнд байнга арданд байж байнга нэг хамт олон болж чаддаг та бүхэндээ баярлалаа. За үүлэн байлаад бүжгийн клубаа нас зуны сургалтын эсэлтэй авах гэж байгаа. За энэ талаараас дэлгэрэнгүй ярьж өгвөл тэ. За ерөнхийдөө манай сургалт маань 6 сарын 5-наас зуны сургалт эхэлж байгаа. Тэгээд зуны сургалт маань болохоор эрчимжүүлсэн маягаар 7 хоногт 3 өдөр хичээлнэ. Хичээлийн програм болохоор Монгол бүжиг сонгодог бүжгийн хичээлхүүгээд төрөл бүрийн бүжгүү заах байгаа. За ер нь хэдэн хүүхдээ эсэлт авах вэ? Тэр одоо зориод ирсэн хүүхд болгоныг манайх аавна. Тэгээд эцэгчүүдэд нэмж хэлэхэд одоо юу гэдэг миний хүүхд чадах болоо одоо би бүжгэлдэггүй юм чинь гэсэн эцэгчүүдэд ийм айх эмээх юм байдаг. Манайх зүгээр л зориод аваад ямар ч хүүхэд байсан бид чадах чинээрээ хүүхдийг чинь хөгжүүлж өгөх болно гэж хэлмээр байна. За баярлалаа. Ингээд 60 телевизийн 23 асуулт блогийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. За энэ удаагийн дугаараараа бид Дорнод аймгийн үүлэн байлаад бүжгийн клубээр аяллаа. Ингээ авьяаслаг бяцхан сурагчид болон чадварлаг багш нартаа бас дахин баяр хүргэе. За үүлэн байлаад бүжгийн клубыг зориод ирээрэй. Дараагийн влогоор дахин уулзтлаа. Түр баяртай. Баяртай.
хүүхэн